За тэгэхээр өнөөдөр хамгийн ихний хийж байгаа зүйл бол усан сэлэлтэйгээ басан ирсэн байна үргэлжлүүлээ явцгаая. Манай басан бат юм байдаг. Энэ хэсэгт бол яг хөвгт нордод. Граунд өнөөдөр орой өнгөрсөн жилийн 12 сараас хойш Дэлхийд баян руудсан байна. Амар хяналттай чиглэлтэй зүгээр. Even though I'm not from the same part, instead of the bottom portion, which is what you get. Every week, it's about what I'm going to do. So, put a 15 dollars, Syrian dollar, like storage. It's about a work I got a mark. So, another Syrian. I'm still good. Тэр гол бодоод байна шүү дээ. Гоё кафе ପରିяви. Энэ манай бодоод чиглэнээр айгуу тийм тайван газар ахгүй. Хүмүүсийн хувьд бол ууртай юм жоохон ингэ хүмүүс нь уурлаад байдаг. Ерөнхийд бол айгуу нэг тайван жамын төвлөж нэг ямар байгаад байдгүй. Айгуу тайван. A few moments later. Энд ирээд 5 жилийн хугацаанд маш их зүйлийг сурсан байна. Анх жоохон хөвгт иржсэн. Тэгээд хэлний бэрхшээл хүнтэй ойлголцож чадахгүй өөрийнхөө үгийг хүртэл монгол хүмүүстэй бас зөв ойлгуулж чадахгүй. Тэгээд хүүхдээ л нэг амар эготой тийм охин иржсэн байна. Айгуу бартам зантай тийм. Тэгэл өнөөдөр би эдгээр зүйлсүүдийг аваа туулаагаад хүнтэй хангалттай сайн харилцах тодорхой хэмжээнд өөрийгөө бас ойлгуулах хэмжээнд хүрсэн байна. Олон найз нөхдөд болсон байна. Би яг чөлөө цагаараа юу хийх вэ? Би яг ямар хүн өөрийгөө олсон болов гэж хараад байгаа. Хамгийн амар нь би амар юм яриад яваад байсан чинь би бичлэгээ хийж эхлэегүй байсан байна. Зүгээр л ганцаараа камер руугаа хараад яриад яваадсан байна. Юунд очрлаад байгаа юм бол юм чи би одоо нэг өнгөрөө бацэлх гэж сүн дээр ирсэн. Тэгээд тийшээ орох гэж хүмүүс ажиллаж байгаа юм байна. Одоо энэ тарах юм бол харах юм бол амар олон хүмүүс ажиллажсэн. Би анх ирж байхдаа болохоор анхны жил энэ бацэлх сүмд өнгөө очсон юм. Би хартаа энэ яг ингэж Европын ийм хуучны барилгууд бүр үнэхээр гоё. Завгарлаг энийг харалтаа Будапештийн төв юм байна. За энэ яг мод бэжэл гэсэн харагдаж байна.
Урнаа хэрэг дээр ирсэн байна. Тэгмэл анаад өнөөдөр яалч юм гоё өдөр юм. Дэлтэй ирсэн. Сүр гоё нам ирсэн гэж бодсон. Ерөөсөө энэ цаг хугацаа ирсэн нь хараагүй юм. Тэгэхээр энэ одоо байгаа цаг хугацаагаа ашиглаад бас магадгүй та ямаа хийж байгаа юм. Өөрөөрөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. Би өнөөдөр дотор ямар нэг авчирсан бэ гэхээр тийм дээснээс урагшин алтан нарнаас баруунаа гэдэг юм авчирсан. Тэгээ би энийг уншиж эхэлсэн байгаа. За элвэ хараач хин хаана ирсэн хараач хөөр хин би харж байна уу? Хөвчлэн дандаа ажиллаад байдаг болохоор өдрийн цаг магаар явах нь бол ерөнхийдөө ховор байдаг. Өнөөдөр л зорж ирчээ. Энэ даун харж байна уу? Амар хамбал чил. Ойна. Би ажил амар 50 яриад хинтэй амар удаан. Километр ордоо өнгөрүүлсэн. YouTube нь ярьсан ч гэж мэдэхгүй нөө. Одоо яг энэ зүйл сэрэл. Wow, nice. Oh my god. Мэрэл. За би яг одоо гэртээ ирсэн. Тэгээ орд ингэж бичлэг хийгээг болохоор жаахан эвгүй байсан. Бусдаар бол дайжгүй байна. Амар их зүйлийг сурч авч ин би бас эндээсээ. Тэгээ гадуур явахтаа хүртэл камераа ингэ чөлөөтэй гаргаж идэггүй. Скол төмний өмнө ингэ бичлэг хийсэн ичдэг байсан бол одоо бол амар гоё өөрөө өөртөө ихтэй нүүрэнгүй болж чадчихэв. Нэг талаараа мэдээж энэ бол миний хувьд бол чаленж байсан. Чаленжийг давч чадлаа. Тэгээд YouTube манаас 50 subscribe хүрсэн байна. 50 хүн subscribe дарсан байна. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Бас дахиад намайг шинээр үзэж байгаа хүмүүстээ хүртэл баярлалаа. Одоо ер нь бол нэлээд юм туршлагагүй байгаад байна. Гэхдээ би чадна гэж бодож байгаа. Тэгээ илүү нүүрэмгүй, илүү гоё fun байж чадах байх гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Та ба дараа лайка дараарай and share. That's okay, баяртай.